Бид ямар агуу их баялагтайгаа Монголын зарим ард түмэн иргэд мартчихсан мэдэхгүй явж байгаа. Энэ метрог бид нар 8 их найдаар барих гэж байгаа. Нарийн Сухайтын одоо МАК гэдэг компани нарийн Сухайт дээр ганцаараа 8 жил үйл ажиллагаа явуулсан 27 их найдын орлоготой байна. Одоо 3 метро барих хэмжээний мөнгийг 8 жилд МАК олсон байна. 27. Одоо МАК 3 метро барьж чадна гэсэн үг. За одоо Energy Resource гэж компани байгаа 5 толгой дээр 2 орд ашиглаж байгаа. Сүүлийн 8 жилийн дотор 13 их найдыг олсон байна. 13 их найдыг. Энэ юу гэсэн үг вэ? Метро барьж чадна, дээрээс нь туулын хурдны замыг барьчихна гэсэн үг. Бүр жоохон нэмээд мөнгө нэмэх юм бол богдуулын түнэлийг хийж чадна гэсэн үг. Ганцаараа олсон орлого нь юусэн юм. Нэг зүйлийг нэмж хэлье. Бүрэн эрх төлөөлөгчийг амаа хамхихыг, дуугүй байхыг, чимээгүй байхыг зарим нэг нөхдүүд шаардж байгаа. Бүрэн эрх төлөөлөгч гэдэг бол залбин нөхөр байгаамаа тэр гэж доромжилж байгаа. Ямар ч доромжлол гутаалт үгүйсгэл байсан бүрэн эрх төлөөлөгч Батцаандан түүний алба ажлаа хуулийн дагуу хийх болно гэдгийг та бүхэндээ хэлье.